За, сайн байцгаана уу? За сайн байна уу? За юу вэ? Ажил сайн уу? Чи бол яах вэ те? Би бол яах вэ? За тэгээд өнөөдөр гэрэл нэвтрүүлэг маш онцлог зочидтой эхэлж байна. Энэ бол мэдээж манай дууны найруулагч. Манлаа жоохон мэдлэлтэй. Тэгээ дууны найруулагч юм байна шүү. За энэ болохоор туслах дууны найруулагч. За үгүй манай дууны найруулагчийн эхнэр манай залуу маань байгаа. Тэгээд өнөөдрийн гэрэл нэвтрүүлэг маань их онцлог эхэлж байна л да. Яагаад вэ гэхлээр магадгүй үзэгчид энэ юу болоод уран бүтээлчид тий өөрсдөө хамт олноосоо оруулж байгаа молоо гэж сонирхож байгаа. Тэгээд маш онцлог гэр бүл учраас өнөөдөр оруулахаар болсон юм аа. Баярлалаа. За юугаар онцлог лээ? За үр хүүхдүүдээр онцлог. За яг зөв би бүр яг энэ талаас нь хэлээсэй гэж бодчихсон. Манай залуу маань хэд төрсөн блэ? 4 хүүхэдтэй. За 4 төрсөн шүү дээ. Тэгээд үнэхээр өнөр өтгөн тэгээд ихийн 20 дугаар одонтай, одонтай. Тийм биш үү? Мундаг аав ээжид сууж. Надад одон байхгүй. Яг хөө тэгээд цааш нь өксөл мөсөлтөө өгөөд авч болно шүү дээ. За тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээрээ болохоор мэдээж танай гэр бүлийг онцлог болсон шалтгаан нь болохоор бас нэг бицэн бизнес хийдэг штэ. Бизнес гэхээсээ илүү би нэг юу гэж харж байгаа гэхээр үнэхээр Монголын ирээдүйд маш том хөрөнгө оруулалт хийж байгаа гэр бүл болов гэж хардаг байхгүй юу. Тэгээд яг үзэгчдэд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, юу хийдэг талаараа бас танилцуулъя тий. За манай ихнэр бид хоёр болохоор одоос 2 жил гарны өмнө хүүхдийн зургийн дугуйлан ажиллуулж эхэлсэн байна. Зургийн дугуйлангаар эхэлсэн тий. Тэгээд яг бид хоёр ер нь зорилго маань юу байсан бэ гэхээр зургаар дамжуулаад ер нь хүүхдийн зөвхөн зураг биш эхэлсэн маань л зураг байсан. Ерөнхийдөө хүүхдийг бүтээлч болгох бүхий л зүйлсийг те судалж тэрийг нэвтрүүлэхийг аяг зорьсон байгаа юм л та. Тэгээд би өөрөө болохоор яг 2006 онд хувцсны дизайнер мэргэжлэр сургуулаа төгсөөд тэгээд тэрнээс хойш ээжийнхээ ажлыг хийгээд ер нь гэр зураа байсан. Тэгээд гэртээ тийм завгүй ажилласан байна шүү дээ. Тийм. Тех зур айгүй их зүйлийг бодсны дотроос ер нь хүүхдүүдийн нөгөө сэтгэл зүй, бүтээл сэтгэлгээ хөгжих нь айгүй чухал юм байна гэдгийг ингээд хүүхдүүдийнхээ ингээд дунд байхдаа олж хараад за ер нь яг иймэрхүү зүйлийг эхлүүлээ хий гэд хөртөөгөө ярилцж байгаа. Тэгээ манай хүн дэмжээд тэгээ бид хоёр яг эхлүүлсэн байгаа байхгүй юу. Мэдээж залуу гэр бүлүүд ямар нэгэн юмыг эхлүүлэхэд хэцүү идэг штэ тэр тий. Хөрөнгө мөнөөс ахуулаад за тэгэл хамгийн наазах нь хаана ийх үү юу хийх үү гэдгээс ахуулаад тий. Гэтэл яагаад заавал яг эхнэрийнхээ энэ хүүхдийн төлөө яг хүүхдтээр заа гэж хэлье. Яг энэ ажил яг заа гэж хэлэх болов. Ер нь өөрсдийн хувьд яг юу нөлөөлсөн бэ? Бид хоёрын хувьд яг миний хувьд болохоор би яг бас эхнэртэйгээ ер нь төстэй. Яг ингээл иймэрхүү зүйл дээр нь болоод урлаг тий хөгжим урлагтай холбоотой учраас бас энэ нэг талаараа урлаг тал руу усаа явуулчин. Тэгээд эхнэр маань сургуультай байхад нь оюутан байхад нэг юм тий. Тэр айгүй их хамтдаа энэ талаараа ярилцдаг. Дээр нь зураг ингээд яг энэ талын зургийн мэргэжлийн айгүй их ойлгож эхэлсэн тэр үеэс. Одоо 2004 оноос юм уу тий. 2004-5 оны үеэс тэгэл диплома хамгаалж өмнөөс юм шүү дээ. Тийм диплома хамгаалж эхлэхээс өмнө л зүгээр яг тийшээ хамт орцгооцсон. Тэгээд ерөнхийдөө зураг арт чиглэл бол нэгсэнтэй хүүхдийн тархийг те сэтгэл зүйг эмчлэх хамгийн том зэвсэг юм байна гэдэгтэй санал нийлээд миний хувьд ихнэрээ дэмжиж дээр нь бол энэ зүйлээр дамжуулан үйлчлэе те нэгсэн хүүхдүүдэд үйлчлэе. Ялангуяа бага насны тийм жоохон тийм хүүхдэд үйлчлэх хүмүүс маш цөөхөн үйлчлэл зөвхөн нэг асрамжийн газар нэг хоол цэцэрлэг ч юм уу тий хувцс ерөнхийдөө дандаа тийм материалын зүйл рүү чиглэсэн тийм төвүүд их байдаг. Харин бид хоёрын хувьд болохоор илүү тэр сэтгэл зүйд нь тэгээ очиж юмсан, хүрчих юмсан гэсэн зорилгоор нэг анх эхлүүлж зориглож тий тэгэл машин дэргээ зарах зээл мэйл юу гэдэг тий бизнесийн өөрөөсөө бүр тгээс нь эхэлж исэн юм. Тий 0-аас нь эхлээд бүх юма засвараа өрөөнийхөө засвараас эхлээд монтажаас нь эхлээд өөрөө хийгээл буудаал бүх юмыг өөрөө хийсэн чинь тий тэр үе нэг талаасаа бид хоёрт айгүй гоё хамтдаа цаг өнгөрөөх энэ болгоны хараас тэмцэх гоё тийм боломжийг үүсгэсэн.
Үнэхээр залуу гэр бүл гэхэд бас бүтээлч үе чадчих байгаа байхгүй юу. Маш олон гэр бүлүүд хичнээн ингэж гэсэн бас нэг тийм боломж бололцоо бас байгаад байдгүй. Бас нөгөө талаараа өөр хараа зоригтой ч юм уу, өөр газруудад бас ажилладаг ч юм уу тий яг юм яагаад байдаг. Гэтэл үнэхээр яг хий бүтээ гэсэн сэтгэлээр ингээ бие бинийгээ дэмжиж тэгээд нэг зүйл эхлүүлсэн гэдгийг сонсохдоо бас үнэхээр гайхалтай юм аа. Баярлалаа. За тэгээд бүгдээ студиуд бас ярилцлага үргэлжлүүлээ тийм ээ. За бүгдээ студи руу явцгаая. Энэ дуу маань зүгээр байгаа. Харин зүгээр байгаа. За ийшээ. Яваарай. Энэ юу авчихсан? Энэ нөгөө манай хүүхдүүдийн хийсэн юмнуудаас аваад ирсэн байхгүй. Дуулангийн маань хүүхдүүдийн бүтээл байгаа. За. Өрөөсөө л юмхнаар юм хийчих шүү дээ тий. Харин тий. За тэгээд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд би бинийгээ дэмждэг, би бидээ нөгөө гэр бүл гэдэг маань би бинийгээ хайрлах, халамжлах гэхээс илүүгээр нөгөө бүтээлч байдлаа. Тэгээд амьдралын төлөө тэмцэж байгаа ингээд хамтдаа ингээд би бинийгээ дэмжиж явж байгаа. Яг энэ онцлогийг харахтаа бас үзэгчдэдтэй уулзалмар санагдсан байгаа. Үзэгчид бас таньж байгаа хэл та манай манлын манд бас хамтлагт дуулж ирсэн шүү дээ тий. Хамтлагтай байсан гэж ярьж болох уу? Байсан. Манай хамтлаг бол Sir Alex-ийн хамтлаг. Тэгээд яг одоо бол бид нар өөрсдөө гэсэн уран бүтээлийг хийхгүй байгаа. Тэгээд илүү их одоо worship тий одоо Christian CCM стилийн одоо CD дуунуудыг хийгээд явж байгаа. Тэр чиглэл рүүгээ орсон байна тий. Манай зоологийн хувьд бас өмнө нь дуучин байсан. Дуулаад өгчөө. Яг оюутан байхдаа яг ганц нэг нэг хамтлагийн уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан удаа бол байгаа. Гэхдээ ерөнхийдөө илүү энэ урлагийн сургууль руу орсноос хойш илүү их нөгөө хичээл ном маш их байсан учраас тэгээд тэрлүүгээ ер нь бүрэн анхаарлаа хандуулахар шийдээд тэгээд сонирхлуудыг бол орхисон байна. Төр зур хойшин тавьсан. Тэгээд аав ээжийнхээ зөвлөгөөг дагаад бас зарим нэг найзуудынхаа зөвлөгөөг дагаад тэгээд илүү их нөгөө хичээлдээ шамдъя гэд. Тэгээд манайх ч нөгөө хувцас загварын сургууль учраас бүр цаг нар гэж бол маш их байхгүй ер нь ингээл цогцолтой зурж ойж бүтээж ингэж яадаг байсан учраас тэгэл тийшээ яага ясна. Тэгээд дуулах ер нь юугаа жоохон хойшин тавиад карьераа жоохон арчлуулсан байх нь шүү дээ. Нууц биш л ямар дуун дээр дуулдаг байлаа? Өөрөө юм айгүй жоохон нэмтэл дээр хэлэх айгүй жоохон тийм байд. Би бол шууд хамаагүй ярьцдаг. За ярьцдаг байлаа. Яг анх бол нэг 3 охин хамтлаг гэж байдаг те. Тэгээд 3 охин хамтлаг анхны гишүүн уянгаа нэг Америк явах болоо тэгээд бас ингээд бид нар хамтдаа дуулгаа охин одоо эмэгтэй хүүхэд охин байна уу тэгээд ярьж байхад бид нар бас найзууд байсан учраас ууш манаа нэг сүмдтэй нэг юм охин байт юм аа ингээд танилцуулаа. Зуучилж өгчээсэн байх нэ. Тэгээд ингээд 3 охин хамтлагт анх яг тэнд нэг 8 сар юм уу 7 сар орчин болсон л доо. Тэгээд ерөнхийдөө бас яг хичээл ном сургууль руугаа чиглэл явсан. Тэгээд нэг сүхий баасан гариг гэх нэг зөвсөртэй байдаг. Би одоо ингээд бас шогддог байхгүй. Чамаас болж энэ баасан гариг гэж гарсан. Тэгээд тооны чин дараа айгүй нэг тийм юу хэмдэ юу яаж байгаа байхгүй нөгөө. Чи одоо юу дуулаад хэнийг юмд үрээлч байна тэр гэлтэй зарим ах гис нар маань ирээл. Баасан гарыг танаас үүдэлт юм байна шүү дээ. Тэг яг гэхдээ би зүгээр оролцсон байхгүй санаачлагч нь. Тийм л дээ. Тэгээ ингээд харахаар үнэхээр хий бүтээ гэсэн тэгээд авиас шадрууд нь яста ундран байдаг гэр бүлэн болов ч гэж бас харагдахаар байгаа байхгүй. Тэгээд өнөөс хойш тэгвэл яг юуны чиглэлээр энэ загварын чиглэлээр тий яг энэ дизайн чиглэлээр сурсны дараа өөрөө хүүхдтэй хараад гэртээ байлаа гэдэг. Ерөнхийдөө яг хуу гэртээ суудаг ээж нарын бас нэг юм бухимдал идэг штеп. Гэртээ ингээд суугаал ерөнхийдөө яасан хэцүү юм бэ өдөр хоног өнгөрчихгүй өөрийнхөө хүсэл зорилгын төлөө юу ч хийж чадахгүй байх гэж нэлийн юм бухимдлууд байгаад идэг штеп. Ерөнхийдөө тэр өдрүүдийг яаж давж байв? Яг тийм бодол орж иржсэн үед байгаа. Гэхдээ илүү их юу давмгаалсан бэ гэхээр нөгөө
хүүхдийнхээ яг 10 жилийн дараа хэн болцсон байх юм, 20 жилийн дараа миний охин, миний хүү яг хэн болцсон байх вэ гэдгийг төсөөлөөд бодглохлоор шууд сэргээд за окей тэгвэл миний яг одоо энэ надад хэцүү санагдаад байгаа юм. Би одоо цаг хугацааг би арай л үр дүнтэйгээр те илүү үр бүтээлтэйгээр яаж өнгөрөөж болох уу гэж бодож эхэлсэн л те. Тэгээд яг ингээл заримдаа нөгөө ойрхон төрцөн дээрэс нь одоо бас би маань бүрэн амарч амжаагүй нэрэ бийтэй байхдаа мэдээж юм сэтгэлээр жоохон унах ч юм уу те. Хямралаад тийм байна. Гэхдээ илүү их нөгөө яаж давсан бэ гэхээр ерөөсөө хүүхдүүдийнхээ хийж байгаа зүйлийг яаж дэмжих үү? Тэгээ яаж тэдэртэй гоё хөрөнгө оруулалт жаргалыг тэ бэлгэлэх үү гэдэг тухайн ингээл бодлоо. За энэ үлгэрийг яаж гоё уншчих үү? За одоо энэ зургийг нь би яаж гоё яг хандаа яаж үлэхгүй те. Гэх мэтчлэнгийн зүйлсийг яаж хүүхдийнхээ өрөөг илүү гоё болгох уу гэж явж явах зурдл нөгөө бодлоод маань сарнаад алга болсон байгааг хардаг байсан л да. Тэгээд ядрах үедээ илүү их намайг хөглөжсэн юм ер нь бол яг тэр байсан. 10 жилийн дараа би те 20 жилийн дараа би ямар хүүхдүүдийг харахыг хүсэж байна. Яг тэр зүйл намайг айгүй хөглөжсэн юм байна гэж одоо боддоо штэ би. Гэрэлт амьд яриа. Тийм шүү. Одоо жишээлбэл манай дүү гэхэд саяхан төрөөд тэгсэн чинь том охин нь хүүхдийн дүүгээ хардаг. Тэгээд тэр том охин нь болохоор 12-тай, дүү 1 настай. Тэгээд би нэг удаа тоглоомоор ээжтэнд гэж хэлжсэн. Хөөх энэ одоо хүмүүжүүлгүй охин энэ хүүхдийг хүмүүжүүлэхээр энэ ямар хүмүүжлтэй хүүхэд гарах вэ гэж ярьжсэн л да. Яг үүндээ яг тоглоом боловчиг үнэхээр тэгж хэлхээс өөр аргагүйс яагаад гэвэл ээж нь маш их завгүй. Тэгээд 12 настай хүүхэд л тэр 1 настай хүүхдийн ээж нь болоо яваад исэн л да. Яг үүндээ нөгөө ерөөхдөө би нөгөө өөрөө нөгөө айгүй их хүмүүстэй уулзсан, их ном уншин, хүүхдийн хүмүүжилд юу чухал юм те. Хүүхд ямар хоол хүнс хэрэглэх ёстой юм. Яг хүүхдийн аль нас нь яг чухал нас юм те. Ингээл судлаад зөндөө олон туршлагатай агч нар л байн гуцтаастаа өвдвөл яах вэ? Энэ ямар хоол юм, тэр ямар юм ингээл те. Тэгжээ хамтдаа юуг олж мэдсэн бэ гэхээр хүүхдийн ээжтэйгээ өнгөрүүл эхний 3 жил айгүй чухал үе байд юм байна. Тэр үед хүүхэд яг ирээдүйн тэр хувь хүн болох тэр бүх зүйл нь суурин тавигддаг юм байна. Тэгээд дээрэс нь хоол хүнс тэгээд мэдлэг боловсрол те тэр хувь хүний ёс зүй хүртэл тэр 3 нас хүртэл яг тавигддаг гэдгийг олж мэдээ. Тэгээд ер нь юу гэж басан гэхээр ерөөсөө л яг энэ үеийг би алдах ёсгүй юм байна. Яг энэ үед би яг юу хийх ёстой вэ гэл яг их ухаж түнхэж эхэлсэн л те. Харин те тэгээд ерөөхдөө бидний нөгөө орой болгон ярьж өгдөг үлгэр маань бидний байнга те оройныхоо цайны өглөө өдөр ширээндээ хамтдаа хоолж явах хооллоготой ярьдаг тэр энгийн ярианууд маань яг тэр хүнийг хувь хүн болоход нь хамгийн том тэр ёс зүй хүмүүнлэг чанарыг бүрдүүлж идэм байх гэдгийг л одоо айгу ойлгосон. Тэгэл одоо тэр цагуудыг л өөр бүтээлтэй байх гал бид тэр хамтран зүтгээл байна. Би тэгэж хэл шоглдог байхгүй. Шоглох ч яах вэ? Манай нэг яг галтгооны ширээ одоо нэг өмнөх ширээ нэг яг энэ ширээ шиг нэг яриа нэг жоохон өргөн дугуй байсан. Тэгээ нэг өдөр бүр сургалтын төвөөс нэлээд урт том ширээ ахгүй тэр чинь нэлээд урт ингээд тойроод бараг 10 хүн суучгаар ширээг авчираад нэг ажлаас ороод ирсэн чинь ингээд галтгоо нэгээд байсан. Тэгээ би ингээд за энэчтэй юм том ширээ наач ингээд хамаг галтгооны зай эзлээд тавьчихв гэж бодоод тэгэл маргааш өглөөнөөс нь би өөрчлөлтөд эхэлсэн. Юунд өөрчлөлтөд эхэлсэн гэхээр галтгоо руугаа тэмүүлээл тэр ширээний ард суумаар санагдал ингээ олуулаа ингээ бөөнөр ингээ суугаад хамтдаа тэр нөгөө ширээ нь болохоор жижигхэн гэхдээ яг ингээ ойрхон суугаад ингээл багталцаал ингэж байгаа ч гэсэн тэр нь одоо ширээ нь аягүй том тэгээ дээр нь том болох тусмаа дээр нь тавих юм нэмэгдээд савныхаа хэрээр гэдэг шиг те савныхаа хэрээр гэдэг шиг тэгээд би одоо яг тэр талаас нь хэлжсэн байхгүй одоо чиний амьдралтаа гаргасан хамгийн зөв буюу хамгийн сайн шийдвэр энэ байлаа. Яахаар ингэ ирчүүд ганц удаагийн үүдийг ингээд амьдралын зөвхөн цорын ганц юм шиг ингэж дүгнээд байдаг байна тийм. Яг надад болохоор одоо надад айгүй их өөрчлөлтийг авчирч байгаа тийм. Би тэр ширээ рүүгөө тэмүүлж байгаа. Тэнд ингээ хамтаа суухыг хүсэж байна тийм. Тэгээд нэгснэ галтгооны ширээ ямар байна? Гэр бүлийн уур амьсгал тийм өглөөний цай, оройны цайнаас эхэлж уур амьсгал нь тэр уур амьсгал гоё байж чадах юм бол тэнд тэгээд талах маасал сахар байна уу шөө олон тэр сэмэр юу байна уу хамаагүй тийм нэг бөөнөрөө суух нь тэр одоо гэр бүлдтэй
маш сайхан халуун дулаан уур амьсгалыг бүр. Хаан цаг үе. Тэгээ одоо өнөөдрийг хүртэл нэгсэн доо битээр ингээл одоо л болчлоо шүү гэсэн тийм биш. Одоо хүртэл одоо ингэ суралцаал. За одоо яад юм бол идэм бол. Тэгээд ингээд одоо бодлох, бүдрэх гэл нэг хэцүү юм дотор тэгэл нэг талаасаа ном сэтгүүл найз нөхөд ойр дотны зөндөө олон хүмүүс байсан гэсэн бит өөрийн хувьд болохоор ертөнцийн эзэн байсан. Тэгээд мэдээ бас олон хүмүүс мэдэх бах. Гэтэ бид нар бол Есүс итгэдэг хүмүүс. Тийм учраас гэр бүлд маань ертөнцийн эзний хайр байсан учраас үргэлж бид хоёр хамтдаа залбирах, буух, хэцүү юм дундуур хамтдаа явах болгоно. Хамт байсан учраас энэ болгон юмнууд үнэхээр жижигхэн юм байна. Цаана гарах боломж байгаа гэдгийг сануулж байсан. Тийм шүү. Гайхалтай. Тэгээд мэдээж аав хүний хувьд ерөн за 4 хүүхдээ ямар хүүхэд нэг болгоод өсгөж юмсан гэсэн тийм мэдээж хүсэл мөрөөдөл байдаг л баг. Эндээс хаваалцаач. Байлг байх удаа. Гэрэлт амьд яриа. Өөрийнхөө хийж чадаагүй одоо хүрч чадхааргүй юм руу л явуулмаар санагдаад. Тэгээд яг анх 2006 оны 11 сард манай анхны хүү гизэнд тэгээ манай яг эхнэрийн төрсөн өдрөөр мэдэгдэж одоо хамгийн том бэлэг гэж ярьдаг тэр хамгийн том бэлэг төрсөн өдрийн бэлэг тэгээ ирж хахад за энэ хүү болов байн бодож байна. За нэг хитэн сартаад нь яхад харуулж үздэг билээ мэддэг билээ гэлсэн. Тэгээд яг төхөөл яхад харж болох үе ирэнгүүт за нууц байлгын хойлоо нууц байх юм бол та гоё мой гэл. Тэгэл за төрөх боллоо. Тэгэл би хамгийн түрүүнд за гар дээр аваад би одоо хүүсийг харандаа гэл бодож байсан. Тэгэл толгойн гараад ирсэн. Толгойн гарч хүү шууд ингээл царай ингээл хүү. Тэгээд би яг хамгийн түрүүнд би үгж үзсэхээр за энэ хүү бол 100% ертөнцийн эзэнд үйлчлэх, ертөнцийн эзэнд хамаг зүйлээ зориулах, хүмүүсийн төлөө явах ийм хүүхэд байх болно. Тэгээд энд нь л би одоо хөрөнгө оруулна гэж шийдээд ихнэртэй төрсний дараа төхөөс өмнө гэсэн ингэж ярьж байсан. Тэгээд яг одоогоор бол манай том хүү 9 настай. Хөгжим мужийн коллежийн хийлийн ангид явдаг. Тэгээд бас энүүгээрээ дамжуулан ертөнцийг алдаршуулах, магтах энэ зүйлд өөрийгөө зориулах болов гэж найдаж байгаа. Энэ мэдээж том болоо өөрийнхөө хүсэл зорилгоороос явна. Гэхдээ одоо энэ бага бах наснд нь яаж явахын сайн заагаад өгчих юм бол магадгүй бидний хүсэж байгаа тэр хүн болох бах. Тэгээ охин маань тэгээ үргэлжлээл ингээл жил хагасын дараа л нэгсэндээ хүүхдтэй болоод байсан гэсэн үг шүү дээ. Тэгээ ертөнцийн зөвгөн тэр аавна. Тэгээ охин маань нэг зүйл тодруулъя. Түрүү одоо жишээлэл тэгж штэ. Ингээл яг төрөх болоод толгойн гарч ирээл гэлтгсэн өөрийн чинь зогсож исэн байна гэдэг үзэгчд бас гайхчихж байна. Тэр талаараа нэг богинохоо юу ач тодруулаач. Эхнэрийн маань яг төрөх болоход яг эмчнэр жижиг арцгтан байна. Тэгэл өөрөөрөө төрж чадахгүй ингээл бас байдаг шүү дээ эмнэлгийн хэлдэг. Манай эмнэлгийн юу сайн би бас сайн юмнууд зөндөө байгаа. Гэхдээ ингээл яг тийм сөрөгтэй ингээ өөрөө төрж чадахгүй. Тэгээ би тэр үед яага өөрөө төрж болдгоо. Монголчууд тий аргаа тэрэл өөрөө төрчдөг байсан шүү дээ. Дээр нь хүн ингэж бүтээгч өөрөө төрч чадна гэж би тэр айгүй хэтгэлтэй гээд энэ талын бичлэгийг үзэж явж байгаа. Би тэр ерөнхийдөө гэртээ төрийг шийдвэр гаргаад тэгээ гэртээ төрөхөөр шийдээд тэгээд нэгсэндээ хүүхдүүд маань гэртээ миний гар дээр 4 хүүхд маань гарсан. Их өргөж сууж байна гэж хэлж болно үстэй. Үнэхээр гайхамшигтай юм аа. Тэгээд түрүүн бас манай золоо маань ярьжсэн шүү дээ. Ерөнхийдөө яг энэ хүүхдтэй ажиллах яг энэ бүх зүйл маань миний сурсан мэрэгчлээс бас их хамааралтай. Үргэлжлүүлээд бас хүүхдүүдийн нөгөө бүтээл сэтгэхүйг ерөн яг багаас нь яг энэ тал дээр ажиллаад өгөх юм бол ер нь ирээдүйд ямар хүн болох нь тодорхойлогдно гэдэг. Энэ тал руугаа бүгд орё л доо тийм ээ. Тэгээ одоо бидний студид маш олон зочид цугларсан байна. Би өмнө нь бол хамгийн дээдл нь бид нар 2 зочин урьж исэн. Өнөөдөр маш олон зочин ирсэн байна. Тэгэд энэ танаа дуулангийн хүүхдүүдийн бүтээл бах тийм. Бүгдээрээ дандаа хүүхдүүдийн гараар бүтээгдсэн юмнууд байгаа. Тэгээд маш хөөрхөн бяцхан гараараа энэ бүх хөөрхөн игдүүтэй зүйлсүүдийг хийсэн байна. Тэгээд хүүхэд ийм мундаг. Тэгээд хүүхдэд заагаал өгчих юм бол ямар ч хүүхэд юу ч хийж чадна. Тэгээ би өчигдөрхөн нэг юу интернетээс бичлэг үзсэн 4 настай хүүхэд 7 орны хэлээр ярьж байгаа. Тийм. Та нар баамагт үзсэн баг. Тэгээ би тэрийг хараад үнэхээр тийм энэ бол үнэн. Яагаад тэгэхээр
хүүхэд ерөөсөө бүр багаасаа заагаал байвал маш олон зүйлийг бидний төсөөлшгүй зүйлийг сурах боломжтой л тэгэхээр би бас тэрэнд итгэдэг хүн байхгүй. Тэгээд бүтээл сэтгэлгээ гэдэг нь болохоор зөвхөн одоо энэ хийж байгаа бүтээлүүдээр хязгаарлагдахгүй л те. Бүтээл сэтгэлгээ гэдэг чинь ерөөсөө энэ бол тэдгээр зүйлийг хөгжүүлэх одоо зүйлсийн нэг хэсэг нь яваад байна л да. Одоо хүүхдийн бүтээл сэтгэлгээ гэдэг чинь өөрөө нэг харилцагч нарын нь одоо тий эрх мэдэл бүхий ээж аав багш нарын урам зориг тэдний тэр хүүхдүүдийг чиглүүлж байгаа тэр бүхий л одоо сувгуудаар дамжуулаад тэр хүүхдэд ингээ бүрэлдэн тогтчихдаг зүйл байгаа байхгүй юу? Гэрэлт амьд яриа. Тэгээ илүү их нөгөө урлаг маань өөрөө яг яаж вэ гэхээр хүүхэд өөрийнхөө одоо бодолтой төсөөлсөн зүйлээ одоо ингээд зурлаа. Тийм ээ. За тэгээ нэг манай нэг бяцхан 5 настай охины зурсан зураг байна л да. Оюуна гэдэг охины зурсан зураг. 147 дугаар цэцэрлэгт явдаг охин байгаа. За тэгсэн чи энэ охин агүй хөрхэн цох хорхоог ингээд төсөөлөө зурж байгаа. Тэгээ дараа нь энэ цох хорхоогоо яг энэ шавраар хийгээд аваа явсан байхгүй юу. Гэтэ одоо цох хорхоо энд алга байна. Гэтэ ерөнхийдөө бол нэг иймэрхүү цох хорхоо болоод аваа явсан ба. Тэгэхээр энэ маань нэг талаараа нөгөө хүүхдийн одоо инженер сэтгэлгээ гэж бараг хэлж болох юм да. Тэгээ тий альваг бодсон зүйлээ яг бодит бүтээл болгох тэр чадамжийг тэр итгэл урамыг хүүхдэд олгож байгаа байхгүй энэ урлаг маань өөрөө. Тэгэхээр энэ зүйлийг одоо хийлгүүлж явахдаа хүүхдийг одоо юу гэдэг чинь альва нэг юмд хайрцаглах, альва нэг юмар тий өөрийнхөө одоо арга барилыг хэд тулгаж бас болтгүй юм байлаа гэдгийг би ойлгоод байгаа. Яагаад вэ гэхээр нэг ийм тал байгаа. Манай ингээд дугууланд маань одоо 3 дугаар ангийн 2 дугаар ангийн хүүхдүүд орж ирэл яг анх зураг зурхтаа. Яг ингээд бүрийнхээ нар гурвалжингуул ийм хэдэн ийм угал зарсан үүгэл зурх ч юм уу те. Бараг хүүхд одоо том хүүхдүүд ихэвчлэн тэгж зураад байдаг те. Нарыг яг нэг газараас нь мандуулаад те. Одоо бараг энэ автоматчсан юм шиг те. Тэрөөс ингээд яг ийм л байх ёстой гэдэг яг үйлдвэрчсэн юм шиг. Гэтэл өнөр дээр хүний бүтээл сэтгэлгээ гэдэг бол тэгэх ёсгүй юм аа. Өөрөөсөө яг ингээд яг өөрийнхөө дотоод ертөнцийг те би юу вэ би хинбэ гэдгийг илэрхийлж яадаг тэр урлагийн нэг тийм том бүтээл ахгүй. Тэгэхээр ер нь бол ингэж хэлж болно. Хүн бүрийн дотор урлагийн бүтээл ууршдаг гэж хэлж болно. Харин тэрийгээ тэр хүн хэрхэн ямар аргаар яаж илэрхийлж байгаа нь айгүй онцлог байгаа юм л да. Зарим хүмүүс бол зураач хүмүүс зургаараа илэрхийлж байна. Зохиолч хүмүүс яруу найраг те илэрхийлж байна. Кино найруулагч нар тэр киногоор илэрхийлж байна те зохиолоор илэрхийлж байна. Тогооч хүмүүс хоолоороо илэрхийлж байна. Тэгэхээр энэ бол зөвхөн бүх мэрэгжилд хамаатай сэтгэлгээ болчиход байгаа юм л да. Тэгэхээр энэ сэтгэлгээ хизээ хамгийн хүчтэй өгчдөг вэ гэхээр яг хүүхдийн тэр бага наснд хамгийн хүчтэй өгчдөг. Яг энэ үеийг л ээж аав нар алдаж болохгүй. Одоо энэ үед хэрвээ тэр хүүхдийн урмыг хуглаад энэ үед нь хэрвээ тэр хүүхдийг цааш нь явах замын ингээ те саад тавьчих юм бол тэр хүүхэд харамсалтай нь нөгөө зүйл нь дотгошоо хумигдаад магадгүй өөртөө итгэлгүй эсвэл нэг их юм хийх дургу хүсэл эрмэлзэлгүй эсвэл айгүй аймхаа болчдаг. Тэгээ ямар зүйл тэрийг ингээд зогсоогоод идэг вэ гэхээр үл ойшоолт. Тэгээд эсвэл хийсэн бүтээлийг нь шоолох, тэ? Эсвэл эсэргүүцэх юм уу? Эсвэл одоо юу гэдэг чинь чи наад ширээгээ завааруулаад байна. Ямар заваа юм гэдэг үгийг төрүүлж хардаг. Өөрөөр хэлбэл тэр хүүд яг тэр мөчөд юу бүтээсэн бэ? Миний хүн ямар лаг юм бэ? Чи яаж энийг хийвэ те? Гэдгийг харах. Нэг юмыг би бүр айгүй онцлогоор санагдаж байна л да. Энд юу вэ гэхээр нөгөө ээж аав нар маань, багш нар маань өөрсдөө яг өөрсдийнхөө хардгаар хүүхдийн бүтээлийг бити хараасай л гэж би хүсдэг. Яг л бидний нүд чинь тийм ээ тодорхой хэмжээгээр бидний харж байгаа тэр хайрцаглагдсан байд юм байна. Тодорхой хэмжээгээр. Гэтэл өнөөдөр ингээ манай Монголд хүн харахаар энэ юу сони юм зурцсан гэж байгаа зургууд яга Японд эсвэл Италид, Францд очоод амар том үнэлгээ аваад байна тий. Гэтэл эн чинь нөгөө нэг тэр тухайн бүтээлийг харж байгаа хүмүүсийн дотоод ертөнцийг үзэх үзэлж байд юм уу тий. Харах өнцг нь бүр юм тэлцэн байгаа байхгүй. Соёлоос шалтгаалаад ч юм уу тий. Тэгэхээр зүгээр бас нэг юм тийм учраас би одоо тэгдэлтэй. Би өөрөө тийм амар өөрийгөө өргөн мэдлэгтэй хүн гэж үздэггүй учраас одоо миний хүн ямар нэгэн юм шинийг санаачилчаад баярлаад над руу гүгээд ирэхтэн би эхлээд би вау гэдэг үгийг л хэлдэг. Чи яа тэгэхээр барыг нэгээ те юу хийцэн гэж урмыг хунгалж яснаас эхлээд урам өгчээ. Дараа нь учир шалтгаан нь олъё. Дараа нь тунгаан бод, дараа нь ярилцъя гэж боддог байхгүй. Ядчил тэ хэрэг ойлгохгүй байвал одоо яг минийхтэй төстэй зарчмыг хэрэгжүүлээд үзэхэд бас болохоор юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр айгүй олон яг нэг жишээ ярихад нөгөө манай дугууланд маань нэг охин орж ирлээ.
Энийг бэрээр нэг зураас тавьчаал над руу хараад. Нэг зураас тавьчаал ингээд над руу хараад тий. Би юуг ойлгосон гэхээр энэ хүүхэд агүй их нөгөө нэг загнуулт юм болов гэж тий агүй их урам нь хугарсан юм шиг тий. Тэгээ би тэр хүүхдэд зөвхөн юуг хэлсэн бэ гэхээр вау чи ямар мундаг юм бэ. Чи энэ зураасыг агүй гоё тавьсан байна. Энэ өнгө. Гэтэ тэрийг би худлаагаас аялаагүй. Үнэхээр өрмөц өнгөтэй. Тэгэхээр өрмөц сэтгэлгээтэй хүүхэд байсан байхгүй. Тэгээ ганцхан тэр хүүхдэд байсан гэхээр жоох юм урам уграл тайвс байсан. Тэгээд 8 хичээл буюу 16 цагийн турш тэр хүүхдэд би ингээд ерөөсөө л урам зоригоор л хандсан тэр хүүхдийг урамшуулсан зүгээр л урамшуулсан. Тэгэхэд тэр хүүхд дараа нь бүр дуу аялаад тэгээ нөгөө нэг жижигхэн тавьдаг намайг тоож байгаа ч юм алга тий. За. Тэгэл нөгөө нэг будаг мөдөг чинь зүгээр баг өөрөө очиж шахаал өөрөө ингээд хийе явчихж байгаа байхгүй. Тэгээ юу гэхээр тэндээс би юуг айгу надад батлагдсан гэхээр тэр ганцхан хүүхэд биш юу н олон хүүхдүүдтэй юм байгаа. Яасан гэхээр урам зориг хүүхдийг бүтээл сэтгэлгээг ямар их задлалтай юм бэ? Ямар их гоё юм шинжих чухал юм тий. Тэгэхээр зүгээр нөгөө урам хугарахаар яс сугар гэдгүүг л айгу үнэн юм байна гэдгийг л би ойлгосон. Нөгөө нарны тухай нэг хүүхдийг зэрэг надад айгу санагдав. Тийм бас нэг айгу хөөрхөн хүү 6 настай хүү яасан гэхээр нэг юм ирээлжсэн юм зурцсан байхгүй юм бэ гэсэн чинь нар гинэ. Вау ямар сонин гоё нар вэ гэжэл гэсэн чинь багшаа та одоо нар руу хар гэл. За би нар руу ингээл харлаа. Гэсэн чинь та одоо нүдэ айн гэл. За нүдэ айнлаа. Одоо юу харагдаж байна гэсэн чинь бид нар нэг гэрэл рүү харж байгаа нүдэ айнангууд нэг юм ирээлжсэн юм хайсан шүү дээ. Яг тэрийг тэр цаасан нэрээ болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдийн сэтгэлгээ бид нар ерөөсөө тийм таахын арга байхгүй. Тэр бол бүр чөлөөт ертөнц тэгээд хамгийн дэлхийн алдартай зураач нар хүртэл юу гэж хэлдэг вэ гэхээр би тэ хүүхчиг зурх нь хамгийн хэцүү юм а гэдэг тэгдэж штэ. Тэр үнэхээр үнэн. Одоо жишээлбэл би та нарт нэг сонирхолтой эндээс зургуудаа үзүүлэхэд нэг аюу хөөрхөн муур байгаа энд. Энэ муурыг 4 нас хүрэх гэж байгаа хүүхэд зурсан байхгүй. Хөө тийм. Тийм. Гэхдээ ерөөсөө энийг ээж аав нь ингээд гайхацсан. Яагаад яаж зурсан энэ та тусалсан юм уу гээл те. Үнээр дээр ерөөсөө тийм байхгүй. Зүгээр яг энэ хүүхэдтэй яг орчиндөө ороод зурхаараа ингэж зурч чаддаг. Тэгээд 4 настай 3 настай хүүхдүүд илүү их абстракт зураач нар байдаг юм байна. Би одоо энэ дууланг ажилуулад 2 жил гарan болох хугацаанд анзаарч хахад тийм. Тэгээд тэгээ би одоо ээж аав нартай хэлдэг болсон. Та хэд те заавал зургийн дууланд явуулах албагүй тий. Зүгээр гэрт нь будаг цаас маастай ингээд бэлдээд яг тэр мөчийг авчаач. Тэгээ үлдээгээч тэгээд дараа нь ингээд харахад тэр аягүй сонин ертөнц. Тэгээ тэр хүн том 18 19 том охин болчоод тийм ээ. Ваа би нэг зурж исэн юм уу гэд алмаархаар байгаа байхгүй юу одоо ингээд харахаар тий. Тэгэхээр нэрээ 3-аас 4 настай гэсэн чинь манай хүү 3 настайдаа нэг шар өнгийн харандаа авснаа. Нэг ингээд цэг зурт юу нэг жоохоо урттуухан юм ингээд зурчихгүй. Юу ингээд гэсэн чинь хилд сайн ороагүйсэн. Нар гэсэн бохоо тэр бүтээр бүр гайхаад. Тэр бүр гайхаад юу гинэ гэлсэн чинь нар гэсэн битээр шоолоод. Тэгээд бөө инээдэн болж исэн байхгүй. Тэг өөр болохоор амар ихтгэлтэй тэрэндээ. Чи юу зурч ирч? Нар гэл ерөөсөө амар ихтгэлтэй. Тэг нэрэл сая залуугийн ярьж байгааг сонссон чинь хүүхэд нэрээ өөрийнхөө ертөнцид те өөрийнхөө сэтгхүүгээр юу зурмаар энэ яг харснаа л яг хийд юм байна тий. Жишээл одоо үзэгчдэр одоо энийг ямар амтан бэ гэдгийг мэдж авах энэ одоо юу вэ? Тэгээ нэг юм хүүхдтэй кино байдаг шүү дээ. Тэгээд бид ингээд чулуунууд ингээд бүр ингээд газараа ингээд нэлээх чулуу тэгээ хүүхдүүдийг за одоо өөртөө очиод юу одоо хиймээр вэ? Тэрийгэ бодож байгаад өөртөө хэрэгтэй чулуугаа сонгоороо гэсэн. Нэг охин ингээд байгаалсан. Охин мэл хүү вэ? Тэгээ нэг хүү ингээд байгаалсан. Байж бас нэг гүйжсэн дөө. Ингээд аваад тэгээ зогссон. Болцсон гэсэн. Гайхаад. Тэгэл юм боллоо хэлээд гисэн чи хөөх ингэж бодоод лаар ба. Хөөхөн харсан тий. Энийг яг тэр донтроос олж хараад энийг хийжээ тэгээ би болцсон. Айгу хөөхөн тэгээд. Тэгээд бүтээл сэтгэхүй дээр нэмээд хэлэхэд нөгөө хүүхдийн бүтээл сэтгэхүй хөгжүүлэх гээл амар заавал ингээл их мөнгө зараал та. Ингээл ерөөс ямар ч шаардлага байхгүй юу вэ гэхээр энгийн зүгээр хатуус үлээ зогсож явахдаа тэнгэр ширтэл те. Үүлний тухай тэр үүлэн дундаас дүрс хайх. Энд чинь хүүхдийн бүтээл сэтгэлгээ бас хөгжиж байгаа. Тэгээ дээрэс нь зүгээр чулуунууд дунд явж байгаа л те зүгээр тэр моддыг хараад энгийн байгальтайгаа харьцаж хахад тэр хүүхдийн бүтээл сэтгэлгээ хөгж энийг ингэж болох юм байна. Эн чи ийм юм биш те. Тэгээд дээрэс нь нэмэх нь урмын үг байхгүй юу? Тэгээд тэр хүүхэд нөгөө нэг ерөөсөө л юм манай одоо хүүхдүүд тийм штэ. Аав намайг мундаг гэсэн. Аав болж ийн гэсэн. Ерөөсөө тэр үгийг л манай хүүхдүүд хүлээж дээ юм шиг. Тэгээд би ингээл сайн байна миний хүү гээл тэгэнгүүт нэг анзаарсан байна гэсэн. Тэгсэн мөртлөө аавгаа яриад.
аавынхаа Ерөөсөө тий. хэлснийг. Яг үнэ. Тэгэл аав ээж хоёрын үг тэр хүүхдүүдийн хувьд аягүй чухал. Тэгэхээр ер нь бүх хүүхдүүдийн хувьд яг адилхан. Би хүртэл жоохон байхдаа ингээ бодхолоор манай аав намайг өө миний ах өстой мундаг гэж хэлчихэнгүүт би тэгэл сансаа хэлчихэж өөстө. Яг тэгэхээр ерөөсөө бидний хувьд бидрийг хөглж яадаг юм юу вэ гэхээр зүгээр урам зориг байгаа байхгүй юу? Бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх хамгийн том одоо төлхөр Тийм ээ. урам зориг тийм. За тэгээд бид нар хэсэг бас завсарлах цаг маань болчихсон байна. Үзэгчтэй гэрэл нэвтрүүлэг маань танд хүрж байгаа. Тэгээ хүүхдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх нь ямар чухал вэ гэдэг талаар өнөөдөр үнэхээр сонирхолтой сэдвээр бид нар ярилцаж байгаа. Тэгээд студид маань нэгэн залуу гэр бүл бас урагдан би оролцож байгаамаа. Тэгээд ямар ч гэсэн бүгдээрээ энэ удаагийн яг энэ хэсгээ ингээд өндөрлөе. Тэгээд дараагийн хэсэгтээ ч гэсэн үнэхээр сонирхолтой хүүхдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлснээрээ ямар амжилт гардаг талаар үргэлжлүүл ярих болно.